Хай манайхаа за өглөөний мэнд. За яг одоо өглөөний 6 өнгөрч जैन. Тэгээд одоо өнөөдөр миний хичээлийн эхний өдөр. The first week of classes гэх юм уу. Өнөөдөр болон маргааш orientation welcome day гэдэг тийм танилцуулгын өдрийн үйл ажиллагаануудтай мэлээ. Нөгөөдрөөс нь эхлээд шууд хичээлүүд маань ороод эхэлж байгаа. Тэгээ одоо би охиноо эхлээд цэцэрлэгт нь болгох чинь. Тэгээ манай охин бас Harvard-ийн цэцэрлэгт явж байгаа. Дараа нь өөрөө хичээл рүү явна. Одоо сургууль руу явна. Тэгээ Harvard-ийн кампус ч айгүй том маш олон өөр сургуулиуд байгаа. Бизнесийн сургууль нь гэж байгаа. Тэгээ улс төрийн сургууль нь гэж байгаа. Боловсролын сургууль нь гэж байгаа. Шашны сургууль нь гэж байгаа. Гэт маш олон өөр сургуулиуд байгаа. Би бүр ирээд 1-7 хоног мөртлөө өөрийнхөө сургуулийн кампус дээр очиж амжааг байгаа байхгүй. Тэр өнөөдөр би анхны удаага очих чинь. За тэгээ би та нарт яг амьдарч байгаа байрныхаа тур энтрийг дараа нь хийнэ. За тэгээд өнөөдөр ирчихсэн orientation учраас би юу өмсөх вэ гэж бодож жоод ууг нь би нэг иймэрхүү даавн цагаан палаж өмсч тийм үү гэж бодож ирсэн. Тэгсэн чинь өнөөдөр яг сэрсэн чи айгу бороотой болж таарлаа. Тэгээд яах вэ гэж бодоод байж гэн. Эсвэл бүр яг арай жоохон юм богинохон дуу. Гэтэ юм гоё shirt dress өмсөе гэж бодсон чинь өдөржингөө дотор суухаар яг эсийн дэйгүү хүүтэн даард юм болов гэж бас бодоод байж гинэ. Яах вэ? За энэ хаваараа хид эргэлцсэний эцэс анхны хувцас өмсгөр боллоо. Ягаад гэвэл өнөөдөр нэлийн бороотой байгаа байхгүй. Би та нарт юу энд байгаа цаг агаар харуулъя заяа. За цаг агаар ерөнхийдөө бол ийм байна. Ингээд битүү бороотой. Тэгсэн мөртлөө 32, 33 гэдэг ингээд 33 мөртлөө 65% бороотой гэхээр маш халуун чирэгшэлтэй бороотой. Тиймэрхүү цаг агаартай байгаа байхгүй. Тэг өнөөдөр бол бүр яг 100% бороо гэдээ бүр ихнийх тэр нэг today 100% бороо гэсэн байгаа болохоор цагаан дэм явах шүү дээ. Ингээд дэвтэх явчих. Хичээлийнхаа эхний 7 хоногийн цүнхийг хамтдаа бэлдээ. За юу авч явах вэ гэхээр юу ч гэсэн iPad аваа явчих гэж бодож байна. Тэг өнөөдөр бол нэг их тийм хичээл орохгүй учраас iPad аваа явчих болно. Тэгээд зүгээр юм жижиг тэмдэглэлийн дэвтэр аваа явчих. Уг нь бол компьютер авч явна. i20-г авчих хэрэгтэй гэсэн. Хамгийн эхлээд олон улсын сурагчдын orientation болж байгаа хгүй юу? Олон улсын сурагч чинь ирээл i20 дээрээ гарын үсэг зурулж авах хэрэгтэй байдаг. Гарын үсгээ зуруулаад тэгээд тэрэн дээрээ яг нэг аялах боломжтой. Аялах эрхийн гарын үсгээ авдаг хгүй юу? Тэгэхээр буцаж одоо Америкийн нэгдсэн улсаас гарах юм бол одоо энэ визний хугацаанд буцаж орж ирэх боломжтой болдог гэсэн үг. Тэгэхээр тэр гарын үсгээ аавна. Би нэрээ шинэ цүнх авсан шүү дээ. Шинэ хичээлийн цүнх авсан. Тэр маань болохоор энэ байна. За тэгээ шинэ хичээлийн цүнх маань айгуу гоё зав. Энийг би Target-аас авсан. Ерөөс баг $15 гэжсэн баха. Күрч шиг юм памбалцсан материалтай. Хамгийн гоё нь ингээд цахилгаанууд нь амар онгодог. Тэг ямар ч тийм лого, брэнд тийм байхгүй зүгээр л харангуйтай. Хөнгөн л байсан л та би харъя нацсан. Нүдэлтэй ингээд компьютер ордог тустай хэсэгтэй. Энэ айгуу чухал гэдэг шүү дээ. Тэг компьютерийн хэсэг нь яг юм бүр тусгай зөөлөвчтэй байсан. Тэгээд артл нь бас айгуу гоё юм зөөлхөн. Чемданы юм оруулахтай. Тэгээд энэ нь хүртэл юм гоё зөөлхөн. Нэг удаан зөөхөрч энэ айгуу гоё зузаан байвал мөрөвддөг шүү дээ тий. Одоо яг юм оюутан болсон чи иймэрхүү backpack хүртэл надад айгуу чухал болж ирж байгаа юм. Snack, squishy, lappy, snack, food. За миний ах цэцэрлэгтэй гоё өдрийг гоё өнгөрүүлээрэй. Заяа have fun at school, okay? Вайж. Чигээ baby болоод байх юм уу? Now have fun at school, okay? Leia, today's first day of school for you and me. Анхны өдрөө бүр ингээд шалт нарсан хүн очих юм байхдаа одоо би ингээд алхах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд надад зоондог байхгүй. Гэхдээ ингээд бороо орчлоо яана нөгөө 100% нь орчлоо яана. Юу ч охиноо цэцэрлэгт өгчлөө. Тэгээд одоо хэдүүлээ. Gas Maps дээр манай сургуулийг хийгээд явцгаая. Би өмнө очиж байгааг болохоор Maps дээр л харж очино. За let's go.
here at HGSC. On behalf of the Harvard Graduate School, you're not here because someone felt generous. You're here because you bring something incredibly important. Match you with someone to meet with. So it will keep you well throughout the year. Also, Hello guys. За өнөөдөр orientation-ы 2 дахь өдөр миний outfit of the day өчтөр нэрээ цагаан балаж өмсч гараагүй болсон бүр. Үнэхээр бороотой зүтэрсэн өдөр байсан. Би бүр гутлааж бараг буруу сонгоц яагаад гэвэл сандал өмсөг гарцсан чинь бороонд ингээд чихтэй хүл холгоод цэвэр үсэрсэн. Өнөөдөр болохоор ийм нартай, ийм халуун ийм өдөр байна. Тэгээд өчтөр жоохон чөлөө туцалсан болохоор өнөөдөр жоохон preppy хувцлаа гэдэг юуг өмссөн, loafer өмссөн. Хар цүнхээ өнөөдөр өөрж үзлээ. Айгуугаа эвтэйх юм байна. За энэ хар цүнх чи одоо миний Harvard-ийн оюутан насны минь цүнх болж байна. За ингээд хэдүүлээ өнөөдөр orientation-ийнхаа 2 дахь өдөр рүү явцгаая. We'll have that out for you in a few minutes. За гой сонголт хийлээ. Энд бүр зөндөө олон сонголт байсан байхгүй. Тэгээ миний авсан нь болохоор golden hour гэдэг mango, pineapple, goji berry, banana, turmeric, orange, coconut milk гэдэг ихэнх нь миний дуртай юмнууд. Яг turmeric-ийн хэр ахвалаа гэсэн чинь яг нэг жоохон гой нэг юм час хийсэн ам дараас нь өгд юм байна. Би goji berry-д амар дуртай байхгүй. Гэсэн чинь goji berry нь яг гой амтдаж байна. За өнөөдөр миний хичээлийн хамгийн ихний өдөр манайхаа. Одоо ингээд өглөөний 9 болж 9:30-аас хичээлтэй хичээл рүүгээ алхаад явна. Тэгэд Harvard юм shuttle бастай мэлээ. Одоо автобусны үйлчилгээтэй ингээд өнгөө оюутнуудтай үйлчлэг ингээд зогсоо явдаг. Тэрийг вирус учрыг нь олохгүй байгаа байхгүй. Тэрийг нэг тухтаа сууж агаад shuttle-ийн учрыг олчих юм бол автобусандаа суугаа явбал арай илүү хурдан байх. Гэрээсээ гараад ингээд сургууль руу алхаад явъя. Хүмүүс бүр ингээд аль хэдийн гүүгээд бүр ингээд дугуунаад ингээд Boston, Cambridge төвжрээд эхэлсэн байна. За тэгээд officially a Harvard student манайхаа аюу олон влог дээр ер нь ингээд бэлтгэлгээ яг ярьж явж байгаа. Тэгээд яг та хэдэд бас сүүлийн хэдэн влог дээр л яг мэдж байгаа шүү дээ. Тийм миний хувьд бол эн чинь сүүлийн олон жилийн бэлтгэл байсан. Маш олон жилийн бэлтгэл. Ер нь бол бакалавртаа байхасаа л би ер нь төгсөх жилүүдэд бэлдэж эхэлсэн. Тэгээд яг миний төгснөөс хойш хийсэн бүх зүйл яг энэ мөчтэй одоо уялдаатай холбоотой гэх юм уу. Яг энэ мөч бол ганц зорилго байгаагүй л те. Өөр зорилгоод байсан. Тэгээд энэ мөч бол бас тэрний зорилгоодын маань нэг байсан. Тэгээд ингээд зөндөө олон зүйлс яг ийшээ ингээд намайг авчирсан болохоор өнөөдөр их сайгүй. Тэгэл яг энэ влог хийхээрээ л нэг гоё мэдрээл та нарт ингээл гоё мэдрэмжээ хуваалцах боломж гарах юм аа. Түүнээс биш бол би ингээл влог хийгээгүй камера асаагаагүйс мэл яарал ингээ хичээл рүү явж байгаа. Тэр ингээ бас дунд нь камера асаагаад мэдрэмжээ ярих нь зөв ч юм уу. За яг ингээ бодсон чинь яг энэ мөчийн төлөө сүүлийн хэдэн жил аягүй хөдөлмөрлсөн байна. Энэ мөчийн төлөө аягүй хичээсэн юм байна. Тийм болохоор өнөөдөр яг тэр өдөр ингэж бодохоор
Амар давталж байна. За тэгээд хэдүүлээ явцгаая. Би нэр ийм жижиг кофений аяг авсан. Тэгээд эндээ халуун кофегоо ийцэн. Гэтэ очиод анги дээр ууна гэж бодож байна. За Harvard-ийн campus tour явж байна. Тэгээд яг ингээд боловсролын сургуулийн оюутнуудыгаа хамт аваа явж байгаа юм байна. Тэгээд уус айгүй том сургууль юм чи ингээ үзсэн дээр хаа тий. Дараа нь өөрөө явж үзэн гээл айгүй их цаг орох бах. This is the Boston Library yet. So, okay, so some of you have seen number one, it's a gorgeous building. Before we continue on. So, all the way back in college, right? Би та хэдэд Монголоос авчирсан бас аюу хэрэг болж байгаа юмудаа хаалцъя. Тэг ер нь авчирсандаа аюу баяртай байгаа юмудаа хаалцъя заяа. За хамгийн ихнийх нь болохоор миний ингээд бүх дэрнүүдээ авчирсан. За бүр ингээд за энэ бол ингээд манай охины дэрэлж унтдаг дэр. За тэгээ миний тэрж унтдаг дэр. Миний дэрэлж унтдаг дэр. Манай охины тэрдэг хагийн пилүү. Шууд ирээл нэхгүй яг өөрийнхөө орон дээр унтж байгаа мэдрэмж авсан. Манай нөхөр бүр наа чи бүр энэ Stanley-г уртл авч явж байгаа юм уу гэж шоолоодсэн чинь ирээд аюу хэрэг болсон заяа. Тэгээ дахиад ийм аяг хайж явна гэж аюу хэцүү. Хоослол дотор нөгөө юм хийгээл аваа явчихад бол зөөгөрөөсөн. Тэгээд охиныхон бас хүнжлийг авчирсан юм биш үү. Тэгээ энэ том ачаануудыг бүгдийг манай нөхөр нэг уутанд хийгээд уутыг ингээд соруулчихдээ штэ соруулаад нэлийн жижиг болгоод тэгж багтааж авчирсан. Хүүхдийнхээ хувцснуудыг нэлийн их авчирсан. Хүүхдийнхээ хувцсыг их авчирсандаа би тухайн үедээ жоохон санаа зовж исэн яана одоо ингээд ийм их хувц аваад ирдэг гэд. Тэгсэн чинь манай энэ байр яг дотроо угаалгын машин хатаагч өнтер байхгүй давхартаа одоо лоббид байгаа байхгүй. Тэгэнгүүт хүүхэд ч өдөрт айгүй хувцаа зав оруулдаг, сольдог тий. Тэр болгонд ингээд цаана хангалттай их цэвэрхэн хувц байгаа нь ер нь бол айгүй давуу тал болж байгаа ирээд. За тэгээд beauty skin care талтай гэх юм бол би өөрийнхөө ашигладаг нарны тоснуудыг бас авчирсан байгаа. Би Nanessa-гийн нарны төсөг ер нь ашиглаад надад айгүй тохирдог болохоор нь нэлийн ихийг аваад ирсэн бүтэн жилийн хангалттай supply. Энд чинь нөгөө нэг Японы брэнд тэгээ дотроо одоо skin care-тэй нарны тос гэдгээр алдартай мэлээ. Олон төрлийн одоо үйлчлэгээтэй тоснууд байдаг гэсэн. Тэгэхээр хүний арьсны бүтц ямар аа шалтгаалаад тий бас тухайн орчин одоо уур амьсгал нь ямар аа шалтгаалаад өөрийг ашигладаг. За жишээ нь Бостон бол одоо 4 улиралтай, 4 өөр одоо улиралтай. За зундаа айгу хит халуун, хит чигшэлтэй мөртлөө өлдөө бас хүүтэн хуурай тий. Тэр тийм үед бол ээлжлээд өөрчлөөд хэрэгжилж болж байгаа байхгүй юу? Нэг тосоо бүтэн жил ашиглахгүйгээр цаг агаартай бас ингээд тохируулаад ашиглаж болдог гэсэн. Тэгэхээр энэ милк нь болохоор нэлээд гоё шингэн бүтцтэй тэгээд бас айгуу гоё гүлгэр smooth finishтэй. Тэгэхээр дараагийн нүүрний бүтээгдэхүүнүүд орж ирэхэд чигшэлтэй үед бол айгуу гоё тохирдог. Эсвэл миний арьс тослогдсон байгаа үед ингээд айгуу гоё болдог. Энэ тонап болохоор бусад тоснуудыгаа бодвол арай илүү тийм ягаан өнгөтэй байхгүй. Тэгээ энэ нь болохоор ингээд арьсыг нэг гоё жигдлээд, цайруулаад, бүтэн нүрээ бутгаж жоохон залхуурсан үед идэв штэ. Тэр үед бол би энийг ашигладаг байхгүй юу. Яг энийг төрөгцөн байхад ер нь араас нэг хөнкөн кремччихэд болчдөг гэсэн. За энэ moisture болохоор миний баг хамгийн их ашигладаг нь энэ баг одоо хоёр дахь нь дуусгах чинь нэлээд их ашигладаг. Яагаад гэвэл би хуурай арьстай тэгээд энийгээ би ихэнх одоо өдөр тутмын нүүр бодлонд ашигладаг. Энэ нь болохоор нэлээд гоё тийм dewy, тэг glowy чигшэлтэй учраас дараагийн ингээд бүтээгдэхүүнүүд ингээд төрөхээр айгуу гоё чигшэлтэй ингэж харагддаг гэсэн үг. Тэгтээ яг одоо бол би энийг төрөгцсөн байна л да. Яагаад гэвэл Бостонд амар халуун heat waveтэй байгаа. Яг гоё энийгээ ингээд түрхэд тэгээд ингээд нэг юм хамаг будаг ингээ урсчихгүй тий. Тэгвэл бол нөгөө яг халуун тийм үед бол би ер нь бол одоо нарны тос хүртэл айгу зөв сонгохгүй бол бас ингээ хамаг будаг дараагийн ингээ бүтээгдэхүүнүүдээ хүлээж авч чадахгүй тийм тохиолдлууд зөндөө гардаг шүү. Одоо миний ингээ үзэж байгаа хичээлүүд надад бас айгу гоё мэдрэмж өгч байна. Тэрний юу гэхээр яг ингээ бидний ингээ ариун академи дээр хийдэг юмнууд бас айгу зөв юм байна. Одоо өмнө нь бол би ингээ хийж байгаа юмнуудаа айгу гоё бүтээлчээр хадуулах хандъя, айгу гоё сэтгэлээс хандъя гэж айгу хийдгүүлсэн байхгүй. За ингээ хүүхдүүдийг те зүгээр л ингээ багш нь орж ирээл ингээ ярих чи
угаасаа уйдгартай. Тийм учраас хооронд айгуу гоё ярилцуулъя. Хэдүүлээ ингээ баг болгож аваад ийм төслүүд хийлгүүлээ гэдэг. Манай баг хамт олон бүр ингээ үнэхээр ингээ сэтгэлээсээ бүтээлч байх тал дээр яаж ингээ хичээлээ гоё бүтээлчээр орох уу, яаж гоё сэтгэлээсээ заах уу гэдэг дээр айгүйх ингэж хөтөлбөр дээр анхаардаг байхгүй юу. Тэрийг бол бид нар ингээд өмнө нь сэтгэлээсээ л ажиллаж гэн бүтээлч байж гэн гэж боддог гэсэн бол одоо ингээд яг энэ Harvard-ийн хичээлүүдийг аваад үзэхээр заах арга зүй талаасаа хүүхдүүдэд угаасаа илүү хүрдэг нь тэр байгаа даа байхгүй. Тэрийг би ингээд энд ирээд би ингээд хоёул ингээд нийлүүлээд яг юм өөртөө одоо доторх өөртөө айгуу гоё тийм confirmation тий хийж байгаа зүйлдээ улам илүү итгэх тийм итгэлцэл авч байгаадаас айгуу баяртай байгаа. Тэгээ яг нөгөө манай сургуульд чинь бас ингээд дөнгөж бакалавра төгсөөд ороод ирсэн хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхдүүдтэй ингээд ярангууд нөгөө ажиллаж үзээгүй туршлага байхгүй болохоор ерөөсөө л яг юм сурж байгаа юм шиг л ингэж бичиж аваад ярьж байгаа зүйл нь ч гэсэн илүү уншсан материал дээр ч юм уу яг нөгөө бодит амьдралтай холбож ярих кейс айгуу ховор тийм байт юм байна. А надад болохоор ингээд миний ингээд сонсож байгаа бүх юм яг ингээд миний хийж байгаа зүйлтэй 100% уйлдж байгаа болохоор бүр маш гоё ингэж хоршиж орж ирж байгаа. За тэгээд манай Hive хөтөлбөр маань намрын эсэлтэд зарласан байгаа мөлий. Манай Hive хөтөлбөр бол манай ариун оюун академийн үндсэн хөтөлбөр гэдээ ойлгож болно. Энэ нь болохоор өсвөр насны хүүхдүүдэд их сургуулийн бэлтгэлийг эртнээс одоо эмгцэгцтэй цогц байдлаар хэрэгжүүлэхэд нь тусалдаг. За тэгээд Hive хөтөлбөр маань таад ариун оюун академийн Instagram юм уу Facebook руу ороод харуул ингээд намрын эсэлтэд зарласан байгаа мөлий. 8 сарын 31 хүртэл өргөдөл аваад хичээл нь 9 сарын 7-наас эхлэх юм билээ шүү. 9 сарын 7-наас эхлээд 10 сарын 31 хүртэл хичээлэх юм билээ. Энэ хөтөлбөрийн маань одоо хамгийн гой зүйлийн нэг нь болохоор бүх зүйлийн нэг дор цогц байдлаар ордог. Тэр их сургуулийн бэлтгэл гэдэг чинь аюул олон зүйлээс бүрддэг. Тэрийг эртнээс бэлдэх тусмаа сайн байдаг. Эртнээс бэлдээд тэгээд энэ олон зүйлд живчихгүй тулд маш гоё эмх цэгцтэй дараалалтай утга учиртай бүх мэдээллийг ингэж авах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй энэ олон зүйлд ингээд хүүхд ганцаараа бэлтгэхээр аюул их одоо төөрдөг, аюул асуулт гарч ирдэг. За тэгээд тэр болгоныг ингээд ард нь учир начир зангилааг нь олж чадахгүй бол хүүхд ингээ хайчдаг. Битээ тэгээрээ энэ процессыг даван туулж чадна, бүгдээрээ чадна, би чадсан юм чинь та нар ч гэсэн чадна. Хэрвээ гадаадад ихсдэд сургууль суралцъя ингээ гэж бодож байгаа бол энэ бол хэний ч чаддгүй дээ. Тийм хүнд ажил биш. Зүгээр л анханасаа системтэй, цэгцтэй, эмгцэгцтэй явах юм бол хүн болгон чадна. За тэгээд энэ дээр нэмэх нь стратеги нэмэгдээд ороод ирэх юм бол яг тэр хүсэж байгаа их сургуультай ч юм уу тий. За тэгээд эртнээс бэлдээд ингээд ирэх юм бол хүсэж байгаа их сургуультай өөрийнхөө одоо гоё одоо тий өөрийнхөө потенциалыг бүрэндээ ажиллаад тэнцээд оролцох боломжтой байдгаа. Тэгэхээр энийг бол би хамгийн нэгдүгээрт ингээд маш боломжтой процесс гэж хэлмээр байна. Би байхгүй бол одоо яах вэ гэж бас зарим хүмүүс бодож иж магадгүй. Энд чинь ингээд би ганцаараа энэ компанийг авч явдаггүй тий. Манай хамт олон гэж байгаа, манай багш нар гэж байгаа, манай үйл ажиллагаа хариуцсан захирал гэж байгаа, манай үйл ажиллагаа хариуцсан баг хамт олон гэж байгаа. Тэгээд би л ингээд влог хийгээл нүр царай маань л ингээд урд гараад идэх болохоос биш надаас гадна зөндөө олон чадварлаг хүмүүс баг хамт олон манай ариун оюун академиэр ажиллаж байгаа шүү. Таад маань очиод мэдээлэл авч болно, уцаар залгаа цаг аваад мэдээлэл авч болно. Айгуу гоё анхан шатны мэдээллийг эмх цэгцтэйгээр авах боломжтой байдаг. Тэгээ чи влогонд хай гэж хэлэх үү миний охин? Манай л ээж айгу влогонд орж ярих дуртай байхгүй юу? Миний охин хоёул өнөөдөр хайчих байгаа лээ. Big slide. Бид хоёр өнөөдөр тоглоомын талбай орно. Өөр ээж нь охиндоо дугаа авч өгье гэж бодож байгаа байхгүй юу? Одоо. Аха. Тихи. Хоёул дугууны дэлгүүр явах уу? Тихи. За бид хоёр энд ирээд бас жоохон дугуй авд юм уу гэж бодож байна. Let's do it the trainy wheels. Without training wheels? Okay. If we buy a bike, how are we gonna bring it to Mongolia? Айгу зөв асуулт асууж шүү дээ. Дугаа авах юм бол яаж Монгол руу авч явах юм бэ гэд. Хоёул аавтай хэлээд тэгэл аав нь зохицуулна да. Ер нь бол тийм. Аав нь бол Монгол руу ачаад аваа авчиж болно гэсэн шүү дээ. Ачаанд өгвөл дугуугаа аваад Монголд аваад ирж болно гэсэн. Ави тэгвэл. Авах уу? За бид хоёр гарч дугуй авлаа. Тэгээд тэр процесс бол дараагийн влог дээр орох байхаа. За Лея Америкт ирээд ямар байна? Гайвэн. За хамгийн гоё юм нь юу вэ миний охин? Big slide. Big slide. Зөндөө их тоглоомын талбайтай. Тэ? Зөндөө гоё тоглоомын талбайтай. Миний охин ирээд найзтай боллоо. Найзуудын хин гэдэг үлээ нэрийг санаж байна уу? Мага. Joshi. Аха. Ellie. Аха. Aaron.
Aaron. Оо, энэ тоглоомын талбар дээр танилцсан чи юм билээ. Fimo. Felix. Felix. Felix гэдэг найзтай болсон. Felix. Яр хөөрхөн нэртэй бастай Felix гэд. Цэцэрлийнхэн багшийн нэр юм бэлээ. Сан тий. Миний охин цэцэрлэгтээ 4-7 хоног хаашаа явлаа. Багш нартайгаа цуг. Нөгөө ном үздэг. Ямар газар хэлээд тэр чинь? Old library. Тий, монголоор номын сан. Номын сан. Номын сан явсан. За явъя та. За баяртай. Хүй, тэмцээрээ гаргадаг тийм би. Манайхаа ихний хичээл маань дуусчлаа. Тэгээд энэ багш маань айгүй хөөрхөн надад ингээд унших материалуудаа хэвлж өгөөд өөрийнхөө мэйл боксд ингээд үлдээчдэг заяа. Class 5 гэдэг ингээд бичсэн. Тэгээд над руу мэйлэр хэвлэлцэн шүү миний мэйл боксоос очиод аваарай гэдэг. Тэгээд би анх очиж юу гэж асуусан бэ гэхээр ингээд материалуудаа яаж хэвлэх вэ? Заавар асуух гээд очисон чинь чи өөрөө хэвлэх хэрэггүй би чамд хэвлээд өгчээ. Сурагчид хэвлэх юм бол мөнгө төлдөг. Тэгээд faculty буюу одоо багш нар мөнгө төлөхгүй өнгөө хэвлэдэг юм аа. Тэгээд айгүй их мөнгө олно би чамд хэвлээд өгье. Тэр нь үгүй хэрэггүй агш зүгээр гэсэн чинь no it's okay чи ингээ хүүхдтэй байгаа юм чинь айгүй хэцүү байгаа чатгаараа туслая гэдэг айгүй хөөрхөн бүр ингээд өөрийнхөө тийм ингээ хийх заавал шаардлагагүй зүйлийг ингээ хийгээд надад ингээ мэйл боксонд ингээ хийгээд өгсөн мэс айгүй хөөрхөн. Таны хичээл дээр энэ жил одоо Harvard-д сураад тий Harvard Grad School of Education сурж байхдаа хамгийн хүсэж байгаа зүйлээ бүгдээрээ нэг хуудсан дээр юм зурх байсан байхгүй. Бүгд зурсан зургаараа ингээд ангиараа хоорондоо дамжуулаад нэг нэгнийхэн зурагтай танилцсан. Тэгээ миний зураг юу эснийг слайдтай хуваалцъя гэж бодлоо. Айгүй хурдан баг 1 минут л өгсөн баха зурах. Тэгээ миний зураг бол энэ эсэ. Тэгээд би өөрийгөө зурсан арга барил нь болохоор манай охин намайг дандаа ингэж зурдаг байхгүй юу. Ингээд гараа алдлаад тэрж байгаа байдлаар яг миний нүд мөд ингэж зурдаг. Тэгээ би энийгээ зураад цээжин дотроо зүрх тэгээд гоё гэрэлтэж байгаа однууд тэгээд light bulb гоё шинэ гэрэл хасж байгаа байдлаар зурсан. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол энд ингээд би нэг жил сурахдаа маш гоё өөрийгөө шинээр нэмээр байна. Өөрийгөө улам илүү гоё олмоор байна тий. Гоё пашна илүү гоё тодорхой болоосаа гэж хүсэж байна. Ингээд нэг юм хүний амьдралд яг юм өөрийгөө олох мөч айгу бас хоор идэв штэ тий. Хүн ингээд өдөр болгон насан туршдаа өөрийгөө олоод өөрийгөө нээгээд идэггүй. Яг юм чухал мөчүүд байдаг гэж би итгэдэг байхгүй. Тэгээд өмнө нь би Бостонд бакалаврын оюутан байхад бол тэр процесс надад тэр айгу хүчтэй явагдчихсан. Тэгээд тэрний давуу талыг би одоо хүртэл мэдрээ явдаг байхгүй. Энд сурж байгаа, Харвардд сурж байгаа, магистр хийж байгаа жил маань ч гэсэн өөрийгөө нээсэн тий. Өөрийгөө дахин олсон, өөрийгөө шинэ төвшөнд нээсэн байдлаар өрнөөсэй гэж өгсөн. Тэгээ багш маань хэлэхдээ энэ зургийг та нар гоё хадгалаад төгсөлтөн дээрээ хараарай гэсэн. Тэгээ би нэг хадгална. Тэгээ хэдүүлээ төгсөлтөн дээр энэ зурагтай уулзъя. Эсвэл магадгүй би энэ влогийг эргээд үзэхэд харах байх. За одоо болохоор би штэ номын сан орж дараагийн хичээлийнхэн унших материалуудыг хийх ёстой. Тэгэд ер нь ингэж цаасаар хэвлэж уншихтаа бол би хамгийн ихний байдлаар яг гүйлгэж яг ном уншиж байгаа юм шиг ингээ уншичдаг. Тэнгуутаа дараа нь би iPad-н дээр яг ингээд annotation хийгээд чухал хэсгүүдэд хайлайтлаад тий хажууд нь тэмдэглэл бичээд тэгээ явчихдаг байхгүй. Тэр энэ бол надад айгүй хэрэгтэй.
За манайхан би яг одоо Harvard Yard дээр ирсэн байна. Тэгээ энэ нь болохоор ер нь бол Harvard-ийн бас айгүй алдартай газруудын нэг. Ерөнхийдөө яг 1-р курсын оюутнуудын амьдардаг хичээлээ үздэг яг байрнуудын нь ер нь яг голд нь юм том айгүй гоё парк байдаг гэсэн. Тэгээд яг манай боловсролын сургуулийн голд бас байд юм лээ. Гэтэ Harvard Yard-ыг бодвол арай жижигхан. Тэгээ би сүүлийн үед энд ирж амрах айгүй дуртай болоод байгаа. Яагаад гэвэл жоохон хүмүүстэй ингээл хүмүүс яваал юм жоохон гоё people watching хийнгээ гоё тархиан амрах боломжтой. За тэгээд тайдтай энэ парктаа гоё сууж агаад сэтгэлээ хаваалцсан. За яг Harvard-д ирээд яг анхны сэтгэл гэх юм бол хүн болгон маш гоё найрсаг нөхөрсөг байгаа. Ер нь Америкчууд айгүй нөхөрсөг хүмүүстэй яг энэ Harvard-ийн кампусын багш нар за факультет хамт олон өөрсдийнхөө тий ингээ хийж болохоос бүр ингээ давуулан биелүүлж хүн тусалдаг. Тэр манай профессорын жишээ бол тий надад ингээ материалуудаа хэвлж өгөөд хүртэл ингээ тусалж байгаа нь айгүй гоёсэн. Ер нь бол яг нэг юм ямар ч ингээл асуудалтай байсан, айцтай байсан тий хин нэг ингээл маш гоё нөхөрсгөр хүлээж аваад айгүй гоё хүнд нэг юм гоё I belong here тий яг би энэ ч ингээ байхад айцгүй би энэ ч байж болно. Энэ газар аюулгүй, энэ газар намайг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн гоё мэдрэмжийг ер нь бол хамгийн анх төрүүлээд авсан. Цөөхөн хүн амтай орноос ирж байгаа юмсаа аюу мэдчихэж байгаа байхгүй айгүйх ганцаардд юм байна. Одоо orientation дээр гэхэд ингээд Индонезиуд гэл нэг баг болчихсон юу. Энэтхгүүд гэл ингээд тойроо сууц. Хятадууд гэл шууд хятадаараа яриад тойроол нэг бүлэг болол. Солонгосууд нь ингээд тойроол шууд ингээд би бинтгээ мэхийн ёслол эхэлж байгаа байхгүй. Би яг мэдчихэж байгаа тэд нар уулзал насаа асууж байгаа заяа. Танилцал шууд насаа асууж байгаа. Тэгэл шууд ах нь юм байна, онны юм байна гэл шууд ингээд явж байгаа байхгүй. Тэгэл казакууд болсон ч бас ингээд орсороо яриад казакаараа яриад ингээд нийлчихэж байгаа. Тэгсэн чинь би ингээд Монгол яг энэ боловсролын сургуульд нь надаас өөр Монгол энэ жил байхгүй. Тэгээ ингээ ганцаархнаа яг ингээд айгу ганцаарсан. Гэхдээ яг хуу ганцаардлаа гэж би ганцаараа суугаал ганцаараа яваад байгаа юм байхгүй шүү дээ. Ингээ найзуудтай болж байгаа, хүрээлэлтэй болж байгаа. Гэхдээ бас яг ингээд их орноо төлөөлөөд яг энэ чи яг энэ боловсролын сургуульд нь ганцаараа сурж байгаа учраас бас айгу үүрэг хариуцлага мэдэрдэг юм байна. Би ингээ ганцаараа хүртээд ганцаараа даваад үр шимийг нь хүртээд өөрөө л сайхан жаргалтай амжилттай явахаас илүү буцаж очиод өөрийнхөө хүрч чадах хэмжээгээрээ нөлөөлж чадах одоо хүмүүстэй чатгаараа нөлөөлөө чатгаараа бас Монголынхоо нэг юм жоохон ч гэсэн ингээд тий нэг юм сүудэртэй байгаа сэттэн гэрэл асаая гэж бол үнэхээр хүсэж байгаа. Orientation-с эхлээл тэгж бодогдсон би. Тэгэхээр за тэр казакаас одоо жишээ нь ингээд 7-8 хүмүүс ингээд цуглараа тойроо суудсан байхгүй юу октод. Тэл тэрээд ингээд 7-8-уулаа буцаад очиод тэгээ казакийнхаа боловсролын системд нөлөөлж чадах нь шүү дээ тий гоё өөрсдөө шин юм хийдэг ч юм уу эсвэл улсад ажилладаг ч юм уу эсвэл багшилдаг ч юм уу эсвэл бодлогын хэмжээнд ажилладаг ч юм уу тий энэ ажиллаж болох айгүй олон нөлөөлж болох айгүй олон салбар байгаа. За тэр хэд ингээд 7-8-уулаа ингээд буцчихлаа. За энэ хятадууд бол ингээд тий 40 50 60-уулаа ингээд буцаад ингээд ажиллаа. Гэл зөндөө олон орны хүмүүс ингээ олуулаа болохоор буцаж очиод бас ингээд айгүй хүчтэй байгаа байхгүй. Тэгэд Монголоос ингээд боловсролын сургуульд нь ганцхан би байгаа болохоор би бүр ингээд за би бүр ингээд чадхаар ингээ бүгдийг ингээд өөртөө шингээж авч агаад очиод гоё юм хийнэ л гэж бодож ин нэрээ. Тийм. Яг өнөөдрийн байдлаар бол ирээд нэг 2-7 хоног жоо юм уу? 2-7 хоногт бол нэг ч өдөр сайхан ингээд хүлөөж игээд амарсан өдөр байсангүй. Үнэхээр завгүй өнгөрлөө. Бүр ингээд нойрны зүтгэлтэй. Ирээл би бүр айгүй хэмзөөгөөл юм нүүлгээл ийш тийш алхаад байсан чинь ингээд хамаг би буларцсан. Ер нь бол одоо хүртэл яг юм булралттай явж гин. Ийм төрлийн булралт мэдрээгүй айгүй удцсан байна. Тийм болохоор айгүй завгүй өнгөрлөө. Гэтэ юмнууд аваа зэгцэнд орж гин. Охиноо цэцэрлэгт өгсөн. Хичээлүүд маань эхэлсэн. Төлөвлөгөөнүүд маань ер нь гараад эхэлж гин. Уулзах хэвээр хүмүүстэйгээ ер нь уулзаад явж гин. Дараа 7 хоногоос зөвлөгөөний 7 хоног эхлэх юм байлээ. Тэр зөвлөгчтэйгээ уулзаад хичээл сонголтууд дээр ажиллана. За тэг хичээл сонголтууд маань зэгцэрчүүл хичээлүүдээ аваа явна. За тэг хичээлээс гадна хичээл сонголтуудаа зэгцэлчих юм бол хичээлийн гадуур юу хийх вэ гэдгээ илүү гой тодорхой болоод ирнэ. Цаг нь тодорхойлоод ирэх юм чинь юу хийж болох уу, юу хийх үү гэдэг. Иймэрхүү байдлаар мастрын оюутны амьдралаа ингээ эхлүүлж байна. Тэг миний ер нь анх яг влог хийж эхэлсэн шалтгаан одоо өөртөө тавьсан амжилтын хэмжүүр бол за энэ бичлэгийг үзээд нэг хүн л урам авахд л надад хангалттай байсан. Тэгжэл одоо амжилтын хэмжүүрөө тавьж исэн байхгүй юу? Анх яг эхлэхдээ би бүр тэрийг айгүй сайн сандээ. Миний энэ бичлэгийг үзээд нэг хүн урам аваад ч юм уу амьдралдаа хэрэгжүүлж болох зүйлийг ойлгоод ч юм уу нэг гоё зүйлс нэг зүйлс сурж байгаа бол тэр влог амжилттай. Вирусоо тэгжэл амжилтын хэмжүүрээ тавьдаг. Түүнээс бол үзэлт нь хэрэг, лайк нь хэрэг, комент нь хэрэг, вайрал болж юу тэр мөр надад хамаагүй. Тэгэхээр энэ влогуудаар ч гэсэн би дамжуулаад энэ влогийг тавигдсан цагттай яг энэ Harvard-д амьдарч байгаа, Harvard-д суралцж байгаа энэ влогууд маань тавигдах үед хин нэгэн энэ влогоор дамжуулаад надаар дамжуулаад өөрийгөө төсөөлж хараастай, надаар дамжуулаад гоё урам аваасай тий. Өөртөө итгэхээсээ яг тэр ирээдүйн өөрийгөө энэ влогоор магадгүй төсөөлж хараасай. Тэр гоё урам зоригийг түгээх зорилготой энэ контентуудаа хийж байгаа. Маш их хичээлтэй байгаа. Ер нь бол улам завгүй болох юм билэ. Гэхдээ хичээл хайжуугаар ажиллаач амжуулна, хүүхдүүдээ ч харна, гэр бүлээ ч харж явна.
Ажиллаа ч хийн, контентоо ч хийн, та хэдтэй ч гэсэн чадхаараа гоё урам зориг түгэй гэж бодож байгаа. Яа, үзсэнд баярлалаа манайхаа. За тэгээ одоо хэдүүлээ Harvard shop руу явцгаая. 2-3 дэлгүүр байгаа. Би бол хамгийн том руу норё гэж бодож байна. Тэгингээ хэдүүлээ гоё миний Harvard-ийн эхлэлийг гоё хамтдаа тэмдэглээд тэгээд энэ лого өндөрлцгөөе. За энд бүр зөндөө их юм байна. Гэхдээ би ер нь бол нэг подолк авъя гэж бодож байгаа байхгүй. Миний подолк амараа подолк юм. Эхнийх нь энэ саарл. Гэхдээ энэ айгу том байгаад байна. Эртхэн нь болохоор бас нэг юм саарл. Энэ болохоор гоё урт танцуутай тэгэхээр илүү гоё дулаахан, сул чөлөөтэй гэсэн. Бас надад арай томдоод байна. Дандаа L size-ууд нагаад байна. Миний өмсдөг S ч юм уу M ерөөсөө байхгүй байгаа. За энэ болохоор бас адилхан заяа. Би энийг авъя гэж бодож байгаа. Гэхдээ энэ болохоор зүгээр юм дан саарл цэнхэр юм өнгөтэй. За тэгээ зүгээр яг классик нэг юм Harvard-ийн өөрийнх нь улаан өнгөтэй. Энийг бас үзье гэж бодож байна. Энэ болохоор M size, M нь гайгүй болчих واخа. Тэгээд яг энэ саарлын юм цагаан нэг аахгүй. Гэтэ энэ саарлын юм цагаан S тэр үуч гэсэн M-ийн өмсөд үзье. Энэ бол айгүй гоё материалтай байна. Айгүй гоё зөөлхөн чи, хөнгөн чи. Эс гоё юм байна. Бас тэгтээ арай л том байгаа. Нартаа бүр палач юм. Энэс өөр нэг жижиг арц мөрөөсөн бол айгүй гоё юм байна. За энэ болохоор айгүй жижигхан. Яг ингээд би энэ тохирсон. S нь бол яг юм байгаа даахгүй. S нь нэг юм, M нь арай жоохон сул, L нь бол томдод байна. Тэгэхээр би яг өөртөө тааруулж авъя гэвэл S юм байна. Арай жоохон сул авъя гэвэл M юм байна. За би дахиад нэг өөр загвар сарлаа. Иймэрхүү бас нэг байна. Бас нэг ийм урт танцуутай яг өөрийнхөө сайзаар олчлоо. M өмсөж үзтээ. За энэ саарл айгу хөрх юм байна. Ер нь би нөгөө cool tone учраас их тийм бэж өнгөнүүдээс илүү юм саарл өнгөн илүү зөвхтэй. Тэгээд бас мини size байна. За ерөнхийдөө энэ айгу хөрх юм байна. Энэ бүр яг мини size болохоор болж ин тийм. За ингээд оюутан болоод merch сонгох шиг боллоо. I think this is it guys. Хажууд юм хөрх ээжтэй юм байна. Айгу гоё нимхэн зөвлөхөн юм материалтай. Өвөл хүүтрээд ирэхээр өмсөж байна. За тэгээ энд малгаанууд бас айгу олон байна. Би нэг ийм малгай авсан. Тэгээ малгаанууд чинь бүгдээрээ айгу өөр өөр хэлбэртэй юм биш үү? Өөр өөр нэршилтэй юм байна. Нөгөө нэг энэ нь одоо ийм шамшидэгч гэж байна, шамшидгүч гэж байна. Тэгээ энэ артл нь ийм битээч гэж байна, эсвэл энэ тэгшгэн ч гэж байна. Энэ янз бүр. Надад яг энэ нь гайгүй тохироод аим санагчлаа. Тэгээд өөрхөн жижигхэн ээж гэсэн логотой юм байна. She's taking the pictures.